Дорнот аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 8 дахь сургууль нь сурагчдын ойлгон унших, уншсанаа тайлбарлах, илэрхийлэх чадварыг хөгжүүлж, эерэг хандлага, зөв дадалтай хүүхдийг төлөвшүүлэх зорилгынхаа хүрээнд сурагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх зорилгоор өглөөний уншлага аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хүүхэд бүр номтой нөхөрлөж, алдаагүй зөв бичиж сурах, үгсийн сангаа нэмэгдүүлж, бүгийн утгыг танин мэдэх, сурагчдын цахим хэрэглээг багасгахад оршино. Мөн энэхүү аянаа уншсан хүүхэд хөгждөг өнөөдрийн уншигч маргаашийн манлай зохич уриатаагаар 2-5 дахь ангийн 28 бүлгийн 1206 сурагчдаа 2024 оны 11 сарын 11-ээс 2024 оны 12 сарын 21 хүртэлх хугацаанд бүтээлч уншилгаа зохион байгуулж ирлээ. Үүнд анги бүр өглөө өдөр хичээл эхлэхийн өмнө өглөөний уншлага хийж хэвших, уншсан сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах, багш нар сурагчдын сонирхол тулгуурлан зохиолын болон үлгэрийн ном уншуулах, сурагч бүр уншсан номын тэмдэглэл хөтлөх, анги удирдсан багш нар өглөөний уншлага бүлгэмд нэгдэж өдөр бүр бичлэг зураг илгээх. Өглөөний уншлага аянд 2-5 дахь ангийн 951 сурагч хамрагдсан. Үүний үр дүн сурагчдын ном унших, дадал хэвшил нэмэгдэж байна. Багш нар багш зохицуулах цагаараа ойлгож унших үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд анги бүр өөрийн онцлог тохируулан асуудаг ном, ойлгон уншия, үлгэрийн ном, зохиолын ном зэргийг уншин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ингээд багш нарын сайн туршлагаас түгээе. За багш зохицуулах цагаар ойлгон уншия, зохиол, үлгэр эхийг уншиж ойлгосноо илэрхийлэх номын тэмдэглэл хөтлөхийг 4-р анги маань маш сайн хэрэгжүүлж байна. Мөн 4-р анги нь ойлгон уншия, эхийг уншиж дасгал ажиллаж байна. Төрслөх урлаг технологи хичээлээр уншсан эхийнхээ утга санааг зургаар илэрхийлэхийг 4-р анги хэрэгжүүлж байна. Мөн 4-р анги нь багш зохицуулах цагаараа ойлгож уншия, төрслөх урлаг технологи хичээлээр зохиол Жамин Сүрэнгийн залхуу баавгай эхийг уншиж номын тэмдэглэл хөтөлжээ. 4-р анги нь эхийг уншиж зохицол бүрт ямар үйл өрнөж байгааг асуулт байна. 2-р анги нь асуудал номоос эхийг уншиж хамтран ярилцаж сэрэл ажиллаж байна. 5-р анги нь уншсан эхийн талаар номын тэмдэглэл хөтөлж байна. Мөн 4-р анги нь гэртээ цахим уншлага хийж хэвшсэн, ингэснээр сурагчдын унших хурд нэмэгдсэн байна. Сурагчдынхаа ном унших сонирхол нэмэгдсэн гэрийн номын сантай болсонтой холбоотой. 4-р ангийн сурагч бүр өөрийн унших номтой болж өдөр бүр номоо уншиж тэмдэглэл хөтөлсөөр байна. 5-р ангийн сурагчид нь гэрийн номын сангаас авчирсан номоо солилцсон уншиж номын тэмдэглэл хөтөлж хэвшсэн. Мөн уншсан номын уншсан номынхоо утга санааг ойлгож өөрийн үгээр ярих чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сурагчид уншсан номын талаар ойлгосноо илэрхийлж бусдаа хуваалцаж ирсэн. Мөн уншсан номынхаа талаар бяцхан ном бүтээж бүтээлчээр унших чадварыг 4-р анги маань бусдаасаа манлайлан хэрэгжүүлж байна. Эхийг зургаар уншиж уншлагыг багш үлгэрлэн уншиж нөхөх дасгал хийснээр сурагчдын уншсан зүйлээ бүрэн ойлгож нягтлж ажиллах чадварыг 3-р анги маань хэрэгжүүлж байна. 4-р анги нь сурагчид уншсан номынхаа дүрийг төрслөх урлаг технологи хичээл дээр баримлын шавраар урлан бүтээж байна. 3-р ангийн сурагчид мөн аймгийн төв номын санд очиж карт нээлгэн ном уншиж тэмдэглэл хөтөлсөн. Үүний үр дүнд тухайн ангийн сурагчид номын сангаар үйлчлүүлэх эрхтэй болсон. 3-р ангийн сурагчид ангидаа ном хандуулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж нийт 64 ширхэг номтойгоор уншсан хүүхэд хөгждөг урайндаар энэхүү аянаа үргэлжлүүлж байна. 5-р анги нь дамжуулан унших болон хосоор унших аргыг бусдаасаа мандайлан хэрэгжүүлж унших чадвараа нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн 2-р ангийн эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ унших чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 3D ном урлаж ангийн номын сангаа баяжуулж хүүхдүүдтэй уншуулснаар тэдний ном унших сонирхол улам бүр нэмэгцээр байна.